Сайн байцгаана уу үзэгчдээ, NCTV-ийн энэ удаад Conjuring киноны Conjuring Last Rites киног ярихаар бэлтлээ. Энэхүү хэрэг нь 1986 онд Пенсильвани мужид болсон бөгөөд Эд Лорен хоёрын хувьд хамгийн аимшигтай явдлуудын нэг. Мөн энэ хэрэг нь хамгийн их сүүлийн хэрэг нь байсан бөгөөд карьераач үүгээр төгсгсөн байдаг. 1964 он. Эд Лорен хоёр залуудаа нэгэн эмэгтэйтэй уулзж байх бөгөөд аав нь өрөөндөө амиа хорлсон бөгөөд өрөө рүү н ороход хэн нэгэн түнлэг хараад байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөөд байна гэснээр тэр хоёроос тусламж хүссэн. Энэ үеэр Лорен том гэцтэй жирэмсэн байдаг бөгөөд мэдээж л Эд тэр өрөө рүү орохгүй байхыг зөвлөдөгч Лорен би чаднаа гэд ганцаараа тэр өрөөг шалгахаар шийддэг. Өрөө рүү ортол нэгэн толь байх бөгөөд яг тэр толь руу хараад зогсож исэн чинь ардталт нь нөгөө нэг аавынх нь унтсан хоёр хүл харагдаад байдаг. Эргээд артал мэдээж тэр нь байхгүй болчихсон. Эргэж толь руугаа хараад хуруугаа хүрэгтэл яг тэр хэсэг нь шууд цуурчдаг. Тэгээд Лорен ямар нэгэн зүгнэл хараад шууд л гидсэн өвдөд эхэлдэг. Мэдээж хэрэг Эд маш их сандран Лореныг яаралтай эмнэлэгт өргөж өгсөн боловч хугацаанаас өмнө төрөхөр болцдог. Лореныг яг төрөх үеэр эмнэлгийнх нь тогон тасарчдаг бөгөөд таазнаас ямар нэгэн зүйл цохуугаад л байдаг. Мэдээж Лорен энэ өрөөнд ямар нэгэн зүйл байгааг мэдэрдэг боловч юу ч хийж чаддаггүй. Энэ үеэрч хүүхдэн төрсөн боловч харамсалтай нь амьгууд орчихдог. Лорен Эд хоёрч мэдээж бурхнаас гуугаад хүүхдийг нь буцааж өгөөч гэж гуйсаар хагаад охин нь эргээд амь орж уйлж эхэлнэ. Охиндоо мэдээж Жюди гэдэг нэрийг өгсөн байдаг. Энэ явдлаас хойш Эд Лорен хоёр хэсэг хугацаанд ямар нэгэн хэрэг дээр ажиллаагүй зөвхөн охиноо л өсгөхөөр анхаарсан байдаг. Жюди айл 6-7 настайгаас л эхлээд ямар нэгэн зүйлийг харж мэдрээд байдаг. Харин энэ үед нь Лорен хэрхэн тэрнээс ангижрахыг зааж өгдөг. Тэгээд амандаа ямар нэгэн зүйл шивнэхэд тэр зүйл нь эргээд алга болсон байдаг. Одоо үе буюу 1986 он. Хейтер гэх охин сүмдэр ирж ажиллаж байгаа бөгөөд гэрийнх нь мэдээж маш их баяртай байдаг бөгөөд оройн гэр бүлийнхнээрээ бүгдээрээ хамтдаа тэмдэглэхээр шийддэг. Тэд гэр бүлэрээ оройн хоол идж явах бөгөөд яг энэ үеэр нь өвөө моёр нь хейтер охинд бэлэг өгдөг. Мэдээж хейтер охин маш их баярлаад бэлгээ задсан чинь нөгөө нэг амир толин дээгүүрээ бүр цуурчихсан байж идэг. Хейтер охин ч жоохон эвгүй санагдаад энэ яагаад цуурчихсан бэ гэсэн чинь нэмэн шууд өвөө чинь чамд солиод өчнөө гэж хэлээд юу ч болоогүй юм шиг энийг бүр маш хямдхан олж авсан. Яг л биднэрт ирэх ёстой байсан юм шиг бидрийг хүлээгээд байжсэн гэж хэлсэн. Бэлгээ өгч дуусаад хейтер лагийг үлээх гэсэн боловч үлээхээс нь өмнө хин нэгэн үлээгээд лагийг унтраачдаг. Мэдээж хейтер ихч рүүгээ уурлаад миний лаг төрүүлээд үлээч гэлээ гэд өнгөрдөг. Тэгээд буцаад гэрлээ асах гэсэн чинь гэрэл нь шууд хейтерийн дээрээ сунаад ирнэ. Хейтерч тухай жоохон шалблаад өнгөрдөг. Харин энэ үеэр Эд Лорен хоёр оюутнуудад лекц тавьж авах бөгөөд лекцэд дуусны дараа Жюдитэй тэр гурав хамтдаа хоолнд орцгоодог. Хоолнд орж байхдаа Лорен ямар нэгэн зүйл мэдрээд ах шиг байдаг. Тэгээд эргэн тойрны харж исэн чинь яг өмнө сууж исэн Жюдигийн таманда нөгөө тарны уншаа сууж идэг. Тэгээд Лорен мэдээж хамт тарныг нь уншаад гарнаас нь бариад Жюдиг тавьшруулдаг. Лоренч байжгаад эргээд Жюди рүү хартал мөрөн дээр нь нэг эвгүй гар байж идэг. Лоренч хорлоод л явчихдаг. Тэгээд гэрийнхэн болон зөөгч нь яасан бэ гэж асуул зүгээр гэлээд өнгөрдөг. Жюди ер нь л ямар нэгэн чөтгөр дагаад л байгаа юм шиг байгаа. Энэ үеэр хейтрийн ээж нь хоёр дүүтэн гэртээ байж ах бөгөөд уцаар ярьж ах үеэр нь уцыг нь хин нэг нь харанхуур руу татаад идэг. Тэгээ хоёр охиныгоо та хоёр битэн ингэ татаад гэд хэлсэн чинь нөгөө охтууд нь шаал өөр газар гүйлтчихийдэг. Ээж нь ч мэдээж жоохон айгаад уцаа авах гэсэн боловч уцыг нь дахиж татаад нөгөө харанхуур руу оруулцдаг. Тэгээ гэрлийн асаасан чинь хинж байдаггүй. Харин дээд давхарт нь хоёр охин тоглож авах бөгөөд нэг охин нь хүүхэлтэйгээ хайж явж байгаа нөгөө толтой өрөөнд ороод ирдэг. Тэгээ нөгөө хүүхэлтэй нь хөдлөөд яваад исэн болохоор яг авах гэсэн чинь хүүхэлтэй нь эргэж хараад тэгснээ бүр дээшээ нисээд идэг. Тэгээ нөгөө охин чи яахаа мэдгүй зогсож исэн чинь нэг тал руу хараад тэгээ нэг буцаад нөгөө хүүхэлтэй рүүгээ харсан чинь нөгөө хүүхэлтэйг нь муухай инээж байгаа царайтай чөтгөр барай зогсож идэг. Охин ч мэдээд маш их айгаад ойрлсон ч харамсалтай нь үгэнд нь хинж идэхгүй байгаад идэг гэрийнхэн. Оройн хейтер ихчтэйгээ яриа сууж байх бөгөөд надад энэ тойл нэг л эвгүй санагдаад байна гэд хэлсэн чинь их чинь тэгвэл улаа гаргаад хайчил та тэгээ хоёр ихрийг хагалцсан болохоор нь хайцаа ингээл хэлчихийгээд оройн гаргаад хогийн сав руу хайчдаг. Өглөө болж тэгээд өглөөний цайгаа ууж ах бөгөөд энэ үеэр хогны машин ирээд нөгөө толийг нь ачиж идэг. Тэгээд нөгөө толийг нь яг нөгөө бяцалдаг юм хэсэг рүүгээ нь хийгээд бяцлан чинь гинт хейтрийн ихчийнх нь биеийн сонирн болоод цусаар бөөлжөөд бүр шилээр бөөлж эхэлдэг. Тэгээ яарлаа тэгэд эмнэлэг явж хейтрийн ихчийг нь үзүүлэхээр болдог.
Энэ үеэр ээд эмчид үзүүлж авах бөгөөд эмч нь ээдийг маш сайн таньдаг бөгөөд чи дахиж зүрхний шидэс болж болохгүй шүү гэдгийг анхааруулдаг. Удалгүй ээдийн төрсөн өдөрч болж маш олон зочид ирсэн байдаг бөгөөд мэдээж энэ дунд нь эцэг Гордон бас ирсэн байдаг. Тэгээд Жуди найз залуугаа ээж авдаа танилцуулахаар ч мөн авчирсан байдаг. Жуди мэдээж ээдийн ганц хайртай охин нь учраас охиныгаа ерөнхийдөө харамлаад найз залуу тоонд нь тиймч дуртай биш байдаг. Жуди ч өмнө амьдарч исэн гэртээ ирсэн болохоор өөрийнхөө өрөөнд ороод өөрийнхөө юмнуудыг хараад байжсэн чинь гинт харанхуй оргиол хэлждэг. Тэгээд толинд харсан чинь яг тэр өрөөнийх нь болонд нь Анабел нөгөө найдах сандал дээрээ суучихсан найгаад байж идэг. Жуди ч маш их сандраад нөгөө тарнаа уншаад байжсэн чинь гинт алга болчдөг. Энэ үеэр нь Тони орж ирээд юу болсныг асуудал ямар нэгэн зүйл биш байна гэдгийг хэлдэг. Тэгээд Тони яг ямархуу шившлэг уншд юм бэ гэж шивлэгийн заагаад байжсэн чинь Лорен хүрээд ирдэг. Тэгээд Лорен Жуди хоёр уулзж агаад Лорен чи нэг л биш байгаад байна. Би ямар нэгэн зүйл мэдрээд байна чи надад үннээ хэлдэг гэсэн чинь Жуди мэдээж ээжийнхаа санааг зовоохгүй тулд юу ч болоогүй би яагаачгүй гэж хэлээд худлаа ярьцдаг. Үдшилгийн үеэр Тони ээд Лорен хоёртой тусгаалan уулзаад би Жудиг гуйж байгаа гэдгийг хэлсэн боловч ээд мэдээж дургүй байдаг. Тэгсэн чинь нөгөө бүгч нь газар унсан чинь яг тэр үеэр нь Жуди хурж ирээд энэ бүгч чиний бүгч вэ надад өгч байгаа мó гэд баригдчихдаг. Тэгээ яалт ч авахгүй Тони Жудиг гуйгаад мэдээж Жуди маш их баяртайгаар зөвшөөрчдөг. Тэгээ тэр хоёр удахгүй хурмаа ихээр төлөвлөдөг. Эцэг Гордон үдшлийн дараа явах үедээ ээд Лорен хоёроос дахин нэг удаа нэгэн гэр бүл туслаад өгөөч гэж гуйсан боловч тэр хоёр бид хоёр одоо дахиж ийм ажил хийхэ болсон гэд илдгээр татгалцдаг. Хитрийн гэрт жигчин эмчлүүлээд гэртээ ирчихсэн байдаг бөгөөд энэ байшингаас явцгаая гэд ээж ихч хоёр нь хэлсэн боловч аав нь зөвшөөрдөггүй. Ийм олон хүмүүс яаж нэг дор байх юм бэ? Ийм олон хүмүүсийн зардлыг мөн төлж чадахгүй штэ гэд ер нь л жоохон хүндхэн байгаад байгаа учраас явж чадахгүй гэдгийг хэлдэг. Харин энэ оройн нөгөө чөтгөр чинь яг аавыг нь унтгаж исэн чинь орных нь яг хөлийн хэсгээс муухай чөтгөр хараад инээсэн байж идэг. Аав нь ч мэдээж маш их сандраад яг орлох гэсэн чинь аавыг нь шууд хоолойг нь боогоо дээшээ бүр орноосоо хүндэрөөд эхэлдэг. Энэ үеэр ээж нь мэдээж мэдгүй унтчихдаг. Энэ үеэр доод давхартай хейтер нөгөө бичлэгээ хэн миний лаг үлээсэн болоо гэдгийг шалах гээд ухраагаад үзчихдэг. Тэгэж ухраад байгаад ямар нэгэн зүйл хажууд нь байгааг мэддэг. Тэгээ харсан чинь сүхарсан чөтгөр өрлөнд дайраад байдаг. Ээжийн цэсэрээд харсан чинь аав нь бүр агаар дээр хин нэг нь боомлуулаад байж байдаг. Аав ээж хоёр нь сандарлан хейтерлүү доошоо гүйгээд очсон боловч өөр хинж байхгүй байдаг. Тэгээд хейтерч энд хин нэгэн байна намайг сая алхсан гэд орилоод уйлаад байдаг. Мэдээж том охин явъя гэж хэлсэн штэ гэсэн харцаар аав руугаа хараад зогсож идэг. Аав нь ч ямарч гарцгүй болоод маргааш нь гэхэд л тэдний гэрийн гадаа баахан сурвалжлагч нар телевизийн гээд зөндөө олон хүмүүс бас сонирхоод ирсэн байдаг. Тэгээд бид нар ярьслага өгөөд манай гэрт ямар нэгэн зүйл биш байна. Нэг л зүйл болоод байна гэдгийг тайлбарлаж ярьж идэг. Хитрийн аав ээж хоёр нь телевизэд ярьслага өгч авах үеэр Жудич бөөн баяр болчихсон хормын даашинзаа үзэхээр ирсэн байдаг. Жудид ч хормын даашинзыг өмсөж үзүүлэхээр баахан эргэн дөрөндөө толтой өрөөнд оруулаад туслах нь яг юмын янзлаа байжсэн. Цаавчаар би нэг юм аваад ирэх гэж хэлээд түр гарах оронд Жуди нэг сонирн мэдрэмж төрөд байдаг. Тэгээд нөгөө хүн буцаад ороод ирлээ гэж бодоод баярлаа байжсэн чинь яг хормонд орноч нэг л бишээ. Туслахыгаа дуудсан чинь туслах нь биш мэдээж нөгөө муухай инээсэн чөтгөр гараад ирдэг. Жудич сандран тарнаа уншиж агаад гинт чөтгөр нь алан болчдог. Жохон тайвшраад эргээд харсан чинь яг нөгөө талент нь Жуди шиг царайтай болчихсон муухай инээгээ зогсож байдаг. Төлнөөс гинэд гар гарч ирээ Жудиг бүр боомлж эхэлдэг. Жудич сандраад хоошоогоо унахт нь энэ үеэр зэрэгцээд Лорен орж ирээд Жудиг шалгадаг. Нөгөө талд харин эцэг Гордон хейтерийн гэрийн гадаа очиход хин нэг нь төрөн тусламжийн тэрэг дуудчихсан явж байдаг. Мэдээж ээжээс нь энэ хэн байсан бэ гэсэн чинь нөгөө эмээн байж байдаг. Миг энэ хин нэгэн шатнаас түлхсэн болохоор гэмтэл аваад явчихсан. Ер нь л бол манай гэртээ хэцүү байгаа гэдгийг эцэг Гордонд хэлж өгдөг. Эцэг Гордон ч гэрээр нь яваад нөө ариун ус цэцээ явж исэн чинь доотлын хонглын давхарт нь ариун усаа цэцсэн чинь гинт ууршаа дутааш болоод эхэлдэг. Эцэг Гордон танад ямар нэгэн зүйл байна би сүмдэр очиж шалгуулад өгье. Надад сүм надад туслана гэж хэлээд яваад өгдөг. Эцэг Гордон ч Пенсильвани сүмдэрж тусламж гуйхад нарийн бичгэн түр үлээж байхыг хэлэхэд хамарнаас нь цус гарч эхэлнэ. Гордорт нь тоосоор очны залгуур гинт жангарч эцэг Гордон тэр зүг рүү хараад эргээд урагшаа харсан чинь нөгөө нарийн бичгэн байхгүй болчихсон байх бөгөөд хажуу өрөөнийх нь хаалганы бариулны загал маань доошоо харж бүх хаалга нь хаагдаж гадаач харанхуй болж эхлэхэд эцэг Гордон ч сандран өөрийнхөө зүгнээс загалмайгаа гаргаж ирээд өөдөөс нь барьсан чинь нөгөө чөтгөр
загалмайг нь шууд шатаагаад гар нь удаан барьж тэсэлхүү хаях үед нь биеийг нь эзэмдэн нөгөө тоос орогчны залгуураар боомлж амийг нь хорлуулна. Нөгөө талд Эд Томи хоёр ярилцаж байх бөгөөд Жюди төрөхдөө амьгүй төржсэн бараг минут гаруй амьгүй байсан гэдгийг хэлж өгнө. Тэдний хувьд одоо болтол амьдралтайгаа тэмцэж байгаа бяцхан охин минь хിവэрэ байгаа шүү гэдгийг хэлж өгдөг. Энэ үеэр нь Лорен Жюди хоёр эцэг орноос барсныг хэлж удалгүй оршуулгамж болж Лорен үг хэлэн маш их харамссан гашуудж байгаагаа хэлдэг. Оршуулга дуусны дараа Жюди явахдаа авсанд нь хүрсэн чинь ямар нэгэн зүйл мэдэрдэг бөгөөд өөр нэг санвартнаас хаанаас барсныг нь асууна. Энэ өдөр Лорен аягаа угааж байгаад карантиныхын дор ямар нэгэн зүйл цэглээд исэн бөгөөд татаад гаргаад ирсэн чинь Жюдигийн багын зурагтай нөгөө зүйлт нь гарч ирэх бөгөөд гинтл угаалтуур нь цусаар дүүрч зүйлтээж цус руу унагаснаар цус улам моргилж асгарч байгаа зөгнөн хардаг. Жюди ямар нэгэн зүйл тохиолдох гээд байгааг мэдэрдэг. Яг энэ үед Томи хаалга тогшсноор Жюди айл хэдийн Пенсильвани явсныг дуулгаснаар тэд араас нь явдаг. Жюди айл хэдийн хейтерийн дээрээд гэрээхийнтэй танилцсан эцэг ордонч нас барахаасаа өмнө энд ирж уулзсныг мэдж авсан байдаг. Эд Лорен хоёрч дахиж хэрэг дээр ажиллагаа болсон учраас Жюдид явахыг хүссэн ч Жюди ятгсаар байгаад энэ гэр бүлд туслахаар шийднэ. Тэд шууд ажилдаа орж Лорен Жюдиг дээд давхар руу гарахгүй байхыг хэлээд өөрөө дэшээ гарч шалгалтаа эхэлнэ. Тони Эд хоёр галтгоонд байхдаа Тони өмнө цагтаа байсан бөгөөд нэг өдөр өөхөх шахсан учраас ажилласаа шууд гарсан ба Жюдид маш их хайртайгаа хэлдэг. Лорен дээд давхар руу гарч нэгэн өрөө рүү орж орны доод талыг шалгасан чинь орон дээр нь нэг зүйл хөвтөж байгаа харагддаг. Буцаад орныхон дээд талыг харсан чинь нэгэн гар хүнжил рүү буцаж ороод алга болчихдог. Лорен өмнө нь болсон явдлыг харж Эдэд энд газар өмнө нь байшин байгаагүй харин тариалангийн талбай байсан. Нөхөр ээжийн хамт гуруулан амьдардаг. Нэгэн эмэгтэй явдал ихтэй байсан бөгөөд нөхөр нь үнийг нь мэдснээр эхнэр ээж хоёрыг нь сүгтэж алсан байдаг. Хамгийн гол нь энэ гурван сүнс энэ хэргийг хийгээд байгаа биш. Ямар нэгэн чөтгөр энэ гурыг удирдах байгааг Лорен мэдэрсэн байдаг ч яг ямар шалтгаанаар энэ гурыг удирдах байгааг мэдэж чадаагүй байдаг. Энэ хоёрыг ярилцаж байх хойгуур дээд давхраас Жюдиг Лорены хоолоогоор дээшээ гараад ир гэж дуудснаар Жюди дээшээ гартал дээврийн рүү гардаг шат нь онгорхоо байдаг ба дээшээ гартал нөгөө хараалт толчин байх ба доогуур нь шохоо унснаар нэг л танил мэдрэмж төрөх бөгөөд дээшээ таац руу гартал намайг санаж байна уу гэж бичсэн байх бөгөөд Жюди Аннабель санаанд ордог. Сандарсан Жюди шууд л доошоо бууж нэг давхар руу очих гэтэл хейтерийн дүүн дуудснаар өрөөнөө нь ортол нэг болонд Аннабель арагшаа араас суучихсан байх бөгөөд гинэд босож ирээд биеийн томорч эхэлдэг. Аврах биетэй Аннабель Жюди рүү дайрч чатнаас унган Эд Лорен хоёрч шууд Жюди дээр иртэл дээвэр дээр ямар нэгэн зүйл байгааг хэлж өгдөг. Манай хоёр дэшээ гараад нөгөө толлон дээр ирээд бүр гайхаад яаж бидрийг олчихлоо штэ гэд хоорондоо ярилцаад хейтерийн гэрээхэнд бид хоёр залуудаа энэ тойл дээр таарч байсан бөгөөд Жюдид аюултай байсан учраас бид хоёр дахиж тийш очоогүй гэдгээ хэлж өгдөг. Хейтерийн гэрээхэн ч мөн яаж энд ирснийг гайхаад бид нар уг нь хайсан штэ гэд хэлсэн боловч Эд иймэрхүү зүйлс тийм амархан байдаггүй гэлдэг. Энэ үеэр Жюди ханиалгад байсан ч тэднийг анзаарлахгүй өнгөрдөг. Толийг яаралтай Эд зүйлсийн өрөөрөө аваачаар болдог. Хейтерийн аав нь Эдтэй хамт толийг дээврийн өрөөнөөс буулгахаар болдог. Харин Жюдигийн биеийн модж эхлэх байл Лорен Жюдиг асарч байдаг. Эд хейтерийн аавд толинд шууд гараараа хүрэж болохгүй гэдгийг анхааруулад толийг боогоод давхар хоёр бүсээр бүсэлдэг. Гэтэл толь гинэд маш их хүнд болж бүснүүд нь өөрөө тайлагдсанаар бүтээлг нь унаж хейтерийн аав нь толь руу хартал дээвэр дээр нь нөгөө инээж байгаа сүнс харагдсанаар хейтерийн аав нь сандарч энд байна ойрлож байгаа дээврийн өрөөнөөс доошоо унчихдаг. Эд ч толийг дэлэлгүй арай ядан барьж байгаад хейтерийн аавын хөлн дээр унгachдаг. Харин Томигийн машина гэрийнхэн үдэнд аваачаар явсан бөгөөд машин насгүй байж байгаад арай гэж нэг асаад явсан чинь зам дээр нөгөө инээж байгаа сүнс чинь гарч ирээд Томи замаа алдаж юм өргөөд машин дахиад л унтарчихдаг. Лорен юу болоод байгаа шалгахаар очтол Эд зүгээрээ гэд Лорен буцаад өрөөрөө ортол Жюди орон дээрээ байдаггүй ба айл хэдийн чөтгөрт эзэмдүүлэн болон сууж байдаг. Тэгээ гинэд дуудуулж байснаа ээж рүүгээ дайрч зойрын өрөөрөө түлхэн унгана.
Нохой нь нөөрлөө дайраад уцаад байсан болохоор хан руу зохиж чимээгүй болгоод дээд давхар руу явхад нь Эд Жюдид хандан хүчтэй байж эргэж ирэхийг сануулдагч эзэмдүүлсэн Жюди Эдийн зүрх рүү хүчтэй зохиж Эд хөдөлж чаддаггүй. Тооны гаднаас орох гэдэг таалга яагаад ч онгойлгож чадахгүй байсан болохоор арын хаалгаар орохоор явдаг. Энэ үеэр сүх барьсан чөтгөр Лорен руу дайрч яг зохих гэж байхад нь азар Тооны арын хаалгыг нь онгойлгосноор Лореныг авран тэд дээшээ гарцгаадаг. Эд арай гэж эмээ ууж байхад Лорен Эдд ирээд тэр чөтгөр анхнаасаа л Жюдиг хүсэж байсан гэдгийг хэлж тэд Жюдигийн араас дээшээ гарцгаан Жюдиг олтол айл хэдийн хоолоогоо бомбилж эхэлсэн ба Лорен норлон уйлж харин Томми доороос нь өргөж Эд олсыг нь тасцснаар Жюдиг доошоо буулгаж чаддаг. Харамсалтай нь амьсгалгүй байгаад байдаг. Эд Томмигоор зүрхний массаж хийлэхгүй би өөрөө хийнэ гэж Томмид нэг л итгэж өгөхгүй хэврээл байгаад байдаг. Данж өөрийнх нь зүрхэн дийлэхгүй байсан учраас Томмигоос тусламж хүсэн ашгүй Жюдиг амьсгалж эхэлдэг. Төлч тэднийг харж байгаа юм шиг байж яснаа дээшээ хөөрч галзуу юм шиг л эргэлдэж эхлэх ба Эд номоо гарган залбирал унших үед эргэлдэхээ болон Эдийн номыг шууд шатааж эхэлдэг. Эд тойл руу номоо нааснаар тойл Томмигийн хүзүүн дээр унаж Тооны бомблогдох ба Жюди ч эргэж ирсэн учраас Лорен Жюдиг зоригжуулж зогтохгүй нүүр тулахыг хэлж тэд толинд гараанаа Жюди чи тэнд байхгүй гэж хэлснээр чөтгөрийг хөөж саддаг. Ашгүй өглөөч болж тэд гэрлүүгөө явхаар бэлтэнэ. Эдрийн гэр бүлийнхэн яг энэ байшиндаа дахин 3 жил амьдарсан бөгөөд чөтгөр тэдэнд хар долоо бүлдээсэн ч тэднийг илүү хүчтэй болгосон. Эд нөгөө төлөө Томмитай хамт эдцүүлсийн өрөөнд оруулан өөрийнхөө дэлгүүрийг өгснөөр эцэст нь гэр бүлтэй нэгтгийг зөвшөөрдөг. Удалгүй хуримж болж зочид дунд нь Эд Лоренийн найзууд болон хамгийн гоё нь Conjuring 3 дээр гардаг ногоол дүрийн Дэвид Клетер гээд хүү ирсэн байдаг. Мөн Conjuring 2 дээр гардаг Janet болон Peggy хаатсан хоёр ч бас ирсэн. Мэдээж Conjuring 1-ийн хамгийн чухал дүр болох Carolyn болон Cindy Perron нар мөн хүрэлцэн ирсэн байдаг ба тэдний ард нь гайхалтай найруулагч James Wan өөрөө зогсож байдаг. Мэдээж хуримж маш гоё болж хурмын орой бүжиглэж байхдаа Лорен Эдэд гайхалтай ирээдүг харснаа хэлдэг. Тэд удахгүй өвөө эмээ болно, өөрсдийн номоо бичнэ, адал явдлаар дүүрэн аялал, хүмүүс туслахаач зогсоогоогүй уцаарч тусалж байсан. Тэд хөвшөөрч олон ач зээтэйг амар сайхан жаргаж байгаа дүгнэлтийг хэлдэг. Эд 74 наснда харваж хөдөлж чадахгүй болсон учраас Лорен түүнийг 5 жил асарч Эд нас бардаг. Харин Лорен дахиж гэрлээгүй бөгөөд 92 наснда гэртээ амар амгалан норсжээ. Ихэнх аимшигын кинонууд тийм ч гоё төгсгөлтэй байдаггүй ч яг Conjuring маань маш гоё төгсгөлтэй байдаг. Ер нь л Conjuring-ийн 1, 2, 3, 4-р ангиуд бүгдээрээ төгсгөл нь гоё байдаг ба 4-р анги нь хамгийн сүүлийнх нь бөгөөд миний үзчихсэн кинонуудаас ер нь хамгийн гоё төгсгөлтэй нэлээ. Та хэдэд ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд дараагийнхаа киногоор уулзлаа. Пока.